Сайн байцгаана уу? Чакалан хамтлагийн Монгол цэвэн хэрвээ дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд ерөөсөө 4 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь до мажор, тэгээд ля минор, дараа нь фа мажор. Фа мажор бүтэн барьчихдаг бол 1-р хуруугаа доошлуулад 1-2 утсыг хаагаад тэгээд арын 2-3 дахь хуруу адилхан. Тэгээд 4-р утаснаас доошоо ингэж тогтож болно. Гинэн эсвэл за тэгээд сүүлийнх нь соль мажор. За ашиглах цохилт нь болохоор доошоо, доошоо, дээшээ, дээшээ, доошоо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 И 2 И 3 И 4 И. За тэгээ 2 болон 4 гэсэн тоон дээр байгаа доошоо цохилтынхоо оронд бид нар утсаа чанк буюу ингэж хааж цохиж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг аккорд байрлаа. Доошоо, чанк, дээшээ, дээшээ, чанк, дээшээ. За чанк гэдэг ингээд иждгуул зүгээр эрхийн урууныхаа нар хэсгээр утсаа хаагаа цохиж болно. 1 2 3 4 За энэ донд энэ цохилтыг нэг аккорд дээр нэг бүтэн цохилт хийх маягаар ашиглана. За өөрөөр хэлбэл дахилт хэсгийг харъя. До мажор, ля минор, фа мажор, соль мажор. Тэгээ энэ 4 аккордоо солио яваад байна гэсэн. За энэ 4 аккордны дараалалаар бол маш олон дууг тоглож болдог. За тэгэхээр жишээ олгоод дуулж үзцгээе. Амархан дуу байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асууж тодруулах зүйл хамт сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн төвчөн дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа, баяртай.